Алсын Африкийн зүүн хэсэг Кен улс. Өвөрмөц соёл, сонин байгаль, ховор амьтад хослон сүлэлдсэн нутаг. Хүрээлэн амьд ертөнцийн цуврал энэ удаад Африкийн Кен улсаас бэлтгэсэн цуврал нэвтрүүлгийнхээ 3 дахь дугаарыг хүргэх гэж байна. Өмнөх дугааруудад бид анааштай үнсэлцэж, гүн өгрөөс нахиу хошууд өрөв тас, нийл мөрний матартай танилцж, арслангийн зоог, усны үхрийн тэмцэлтэнийг их ойрхоноос ажигласан. Харин энэ удаа Найробийн байгалийн цогцлборт газраар үргэлжлүүлэн аялаж, зэрлэг амьтдын бусад төлөөлөгчдийг зураглан танилцуулах болно. Ингээд нэвтрүүлгийн эхлэе. Манай зургийн багийн аялан ява Найробийн байгалийн цогцлборт газарт багууд болж байна. Үйлсийн сүүдэр өвс ногоон дээгүр бараантан солигдож, үл ялэг сэвэлзэх салхины үзүүрт айсвэ борооны чиг үнэртэн. Байц зам дээр шогших энэ эрхмийг хараач, энэ хэн бэ? Хөл дээр хөнгөн шогших энэ магчин бол Африкийн цөөвөр. Ердөө уржнан генетикийн шинжилгээгээр Азийнхнаас өөр тусдаа бие даасан зүйл болохыг тогтоосон нь биологийн шинжилгээ ухаанд нээлт болжээ. Үргэлжил шогшиж явна. Саарл чонноос хамаагүй бага хярстаа ойролцоо биетэй болохоор тэр том ан хийхгүй. Шовоо, мөлхөгч, мэрэгч амьтад л түүний хүч хүрх ан юм. Тийм болохоор ихэвчлэн томчуудын хоолны үлдэгдэл сэг зэмэр хоол. Салхисөрөн зам дагсан цөөврийн цаад гүвэн яраханд биднийг Африкийн гоонгор гөрөөсний сүрэг хүлээж байлаа. Гоонгор гөрөөсийг Европ зүгийн хэлнүүдэд импала гэдэг. Угандагаас урагшаа Кен, Ботсван гэд өмнөд Африк хүртэл сүнсэн өргөн удам нутагт гоонгор гөрөөс тархажээ. Зүүн Африкийн 10 гаруй улсын нутаг дэвсгэрийг хамарсан өргөн уудам саваннад 1 сая гаруй гоонгор гөрөөс бий. Манай цагаан зэрээс 2 дахин бага тоотой гэсэн үг. Тэгэхээр бас тийм ч олон тоотой амьтан биш байх нэ. Харахад уран тансаг биетэй энэ гөрөөсний тухай сонин баримтуудыг хамтдаа сонирхоцгоё. Баримт 1. Аюул тохиолдсон үед Африкийн гоонгор гөрөөс 3 м өндөрт 10 м урт харайдаг. Баримт 2. Хуайс зэрэг модны навч идэх үед хойд 2 хөл дээр ямаа шиг зогсож чадна. 2 м хагаст байгаа навчинд тэд өлхөн хүрдэг. Баримт 3. Зөвхөн эр гөрөөс эвэртэй. Нас хүйтсэн гоонгор гөрөөсний эвэр 90 см хүрнэ. Гоонгор гөрөөс бутас өөгний шинэхэн найлзуур навчинд дуртай. Тийм болохоор бэлчээр нутагч бас мод бот элбэгтэй хөндөй. Бас өдөр болгон усанд ирж цанга тайлдаг учраас гол цөөрөм зэрэг уст цэгт ойрхон бэлчээрлэнэ. Гоонгор гөрөөс хурдтай, авхаалжтай амьтан боловч аюул тулгарсан үед хол зүхтахаас илүүтэй торлог юм уу модруурж нуугдахыг илүүд үзнэ. Тийм ээ. Африкийн гоонгор гөрөөсөнд аюул занал мундахгүй болохоор сэрэмж хар илүүдэхгүй. Аргачгүй арслан, үчимбэр, зэрлэг нохой гэд түүнийг ангуучлах гэсэн махчид эргэн тойронд нь үргэлж анж угаа. Ийм нэгэн уран гойлог гөрөөстэй хамтдаа танилцлаа. Харин дараагийн амьтан бол
Европын байгалийн цогцлборт газарт бидний зорж очсон бас нэгэн томоохон шалтгаан бол хэрс юм аа. Ирэхээс өмнө авсан мэдээллээр бол энд хоёр ч зүйлийн хэрс байх ёстой. Бүгийн хэрс харьцангуй түгээмэл бол хар хэрс нь маш ховор. Ямар ч тач бид бүгийн хэрстэй таарлаа. Хин дурангаар татчих юм байна. 400 дээр 1.7 дахин уртсах чинь. Хэрс байна уу? Хэрс байна. Хэрс төлөвтөөгөө явж шүү. Ямар жоох юм бэ тийм бэ? Бүгийн хэрс бол маш том амьтан. Хуурай газар дээр түүнээс том амьтан ганцхан биеийн заан юм. Нас бий гүйцсэн эрэгчингийн жин нь 4 тонн даваад явчихна. 4 тонн биеийн урт нь 4 метр. Дунд зэргийн суудлын тэрэг шиг уртдаа ч жин нь 2 дахин хүндээ гэсэн үг. Өнөөдөр энэ авраг амьтны тоо толгойн 98% нь Кен, Намиб, Зимбабве, Өмнөд Африк гэсэн 4 улсад оногдож байна. Хэрс хамар дээрээ том жижиг 2 ивэртэй. Хулгайн анчтын хорхой гозолзуулж хэрсний амьд хүрэхэд шалтгаан болдог энэ ивэр 1 метр дөхөн чивээ. Ивэр нь бие хамгаалахаас гадна бут сөөгийн дунд замын саадыг зайчлан чөлөөлөх үүрэгтэй. Нэгэн цагт ивэрнээсээ болж хядуулсан бүгийн хэрсийг өнөөдөр маш бага тоогоор хатуу хяналтан дор анчин жуулчдад агнуулдаг. Хураамж нь ч баггүй үнэтэй. 120-оос 150 мянган доллар хүрнэ. Баримт 1. Бүгийн хэрсний умардын гэх дэд зүйл байгаль дээр ерөнхийдөө устдаад байна. Баримт 2. Бүгийн хэрс маш удаан үржидэг амьтан. 3 жилд нэг төлөлтөө хээлээ жил хагас тээдэг. Баримт 3. Бүгийн хэрс зүхтахтаа 30-аас 40 км/цагийн хурдтай шогшиж цогдөг. Хурцсан нартай юм уу бороотой сэрэн үед бүгийн хэрс модны нүмерт хэвтэж өдрийг варна. Харин өнөөдөр нар салхин таарсан сайхан өдөр болохоор эргэн тойрны анзаарах сөхөөгүй эдээшилж байгаа нь. Уулын зөвхөн нэг биш хэд хэдэн талаас нь сайхан зураглах боломжтой байх шиг. Гэвч машинаас бууж тухтайхан зураг авах гэсэн манай багийн зарим нэгний хүсэлтийг газарчин маань цаваа надах зураг авалт харагдаж байгаа шиг тийм ч аюулгүй биш ээ гэсэн үндэслэлээр тас эсрэг үцлээ. Энэ паркинг хууль дүрм их чанга юм аа. Машинаас буулахгүй юм ба шүү ер нь бол. Тий. Монголд байдаг шиг зураг үсэр чанаагаад хамаагүй үсэр чанаагаад гитээ явж болдгүй юм байна. Тий. Зөвхөн машин дотроос замаас гаргадаг юм байна бас. Бас сурах юм их бай шүү. Уг нь хэрс нэг их гайхуулаад байх хурц хараатай амьтан биш л дээ. 30-аас 40 метрт хүн мод хоёрыг барагтай бол ялган таньж чадахгүй. Харин сонсгол нь сайн хөгжсөн бөгөөд үнэрлэх мэдрэх үгээр бол нохойтой л өрсөлдөнө гэдэг. Энэ том амьтан гэнт уурлах юм бол 45 км/цагийн хурдтай давхиж ирээд 3-4 төө хурц эврээрэн сүлбэд шийдэж гинэ гэж мэд. Хамгийн одоо догшин актер амтан гэж юм да. Гэтэ энэ хараа муутай. Бараг харддаг гэсэн. Маш сайн сонсголтой. Сонсголоор бүх одоо хаана юу байгааг тодорхойлж ингэж явдаг актер амтан гэж юм да. Аюулгүй дүрмээ алдаж зөрчих шахсан бид удалгүй хүслэн болсон ховор хэрсний хэм бараг холоосч болж зургалсан маань энэ. Энэ бол хар хэрс.
Биднээс хагас километр шахам алсуур төлөө дагуулan идээшилж яваа хар хэрсийг бид харж байна. Түрүүн бидний зургалсан богино хэрснээс биеэр нэлээн бага. Гэхдээ л насбыг гүйцсэн бодгол 1 тонн хагасаас 2 тонн гаранжийн татна. Байгаль дээр өнөөдөр ердөө 4000 орчим хар хэрс үлдэж байна. 50 жилийн өмнө Африк даяар 70,000 давсан тоо толгойтой байсан амьтан шүү дээ. Ингэтлээ ховордсон хар хэрсийг нэлээн хол зайнаас дурандан байсан бидний харин модон дээр суусан хэдэн шувуу давхар ажиглаж байсныг бид сая л анзаарлаа. Хэд бол Африкийн нөмрөг бүргэд. Тэд энд ингээд сууж байна гэдэг ойрхон гол ус нуур цөөрөн байна л гэсэн үг. Учир нь нөмрөг бүргэдийн идэж тэжээлийн үндсэн цөм нь загас. Бас тэд хизээч нам газарт бууж суудаггүй. Модны орой хэсгийн мөчр бол Африкийнч, манайч нөмрөг бүргэдийн хаан суудал юм. Усны ойролцоох модны оройгоос орчмын газрыг хянаж эзэмшил нутгаа харуулдан суугаан тэр. Харин ойролцоох усанд хоолны сураг гарч загас анзаарагдах төдийд дүүлэн нисч шунган дайрна. Хүчрхэг сарвуугаараа загасыг ганган сайхан шүүрч бариад эргэж суудалдаан ирээд ийдэнтэй. Сонирхолтой Африкийн нөмрөг бүргэд 1 кг хагасаас илүү жинтэй загасыг дааж нисч чаддаггүй болохоор том олз барьвал модны оройд биш эрэг дээр саатан идчихээд нисдэг. Африкийн нөмрөг бүргэдийг өөр бусад бүргэдтэй андуурч эндүүрхийн аргагүй. Толгой, хүзүү, цээж, сүүл нь цагаан өнгөтэй. Сагарын цөлөө сурагч бүс нутагт далайн түвшнөөс 1000 ба түүнээс дээш метрийн өндөртөд тархсан энэ бүргэдийн нийт тоо толгойг 100-аас 200 мянган хос гэж тооцоолдог. Кенийн нийслэл Найроби хотын ойролцоох байгалийн цогцлборт газар хийсэн манай аялал үргэлжилж байна. Сөөвөрчөн, хэрс, гоон горгөрөөс нөмрөг бүргэдийн дараа бидэнтэй таарсан дараагийн амьтан бол Африкийн одос үхэр. Энэ бол Африк твдэх үхрийн овгийн цор ганц төлөөлөгч. Африкийн одос бас үхрийн овг дотор хамгийн том, хамгийн лагс биетэй. Нас бий гүйцсэн буухад дунджаар 600 орчим килограмм хүрдэгч судлаачид 1 тонн жин татсан хангар буухын тухайч тэмдэглэсэн байдаг. Тийм болохоор нялх тугал юм уу өвчтөй, шархтай бодголоос бусад одос барагтай бол махчдын хоол болохгүй. Мушгирч оливсэн эвэр нь Африкийн одос үхрийн бие хамгаалах гол зэвсэг. Эврийн уг суурь нь гавлан ясны магнит талыг бас бамбай мэт хуйглан хамгаалж өгчээ. Энэ мундаг духыг бууны сум нэвтэлж бардаггүй гэж хуучны анчидын дурсамжинд олонтаа дурдсан байдаг. Аврагтам Африкийн одсыг уурлуулвал амьд цөвтөөж гэж анчид бас айдаг. Шархадсан одос бутны цаагуур нуугдан отож байгаад мөшгөж ирсэн анчныг мөргөж, дэвсэлж алсан олон тохиолдлыг савана мэднэ. Тийм болохоор зургийн багийн гишүүд машинаас бууж дөхөж очиж аз туршина гэсэн яриа оогт үгүй. Зэрлэг одос аюул тохиолдвол хоёрхан янзаар л хариу барина. Эсвэл зүхтэн, эсвэл довтлно. Савана даяар борооны үлрэл айлчилсан дэлгэр цагт буюу бидний ирээд байгаа үдийд Африкийн одсын ороо орно. Энэ бол 3-аас 6 дугаар сарын хооронд л гэсэн үг. Өвс ногооны гарц сайн, ус сунд элбэг энэ үед тарга твэрэгч сайн байна.
Одоо сүүний 11 сар хээлээ тэгээд дараа жилийн борооны улирлын эхэнд тугална. Төөрсөн, өнчирсэн тугалыг ижил сүргэн орхиж хаялгүй аль нэг хөгшин үнэ хамгаалж халамжлан өсгдөг гайхалтай зам байдлыг биологчид ажиглан тэмдэглэжээ. Африкийн одос үхрийн тухай бусад сонирхолтой тоо баримт манай дараагийн болно. Баримт 1. Африкийн одос өдөрт 10-аас 20 кг өвс иддэг хэвэгч амтан юм а. Баримт 2. Өдөрт дор хаяж нэг удаа ундаалах шаардлагатай байдаг болохоор уснаас хамгийн алстай 20 км-с хол бэлчээрэлдэггүй. Нэг удаад 30 шахам литр ус уудаг. Баримт 3. Африкийн одос байгаль дээр 20 хүртэл жил амьдардаг. Хүрээлэн амьд ертөнцийн цувралын зургийн багтай таарсан дараагийн амьтан бол Конгоны хэмээх үхэр гөрөөс. Сэрвэний өндөр нь 1 м 20 см давж 200 кг жинтэй гэхээр бас тийм ч жижиг гөрөөс биш ээ. Манай бадан хүдэр шиг хойд урд мөч нь урт богино. Гэхдээ хүдрийн урд мөч богино бол Конгоны гөрөөсний эсрэгээр хойд хөл нь урдхаасан богино. Ийм тэгш тэнцвүүгүй мөчнөөсөн болоод эв хавгүй хөдөлж харагдахч аюул тулсан үед бол бараг 80 км/цагийн хурдаар дүүлэн зүхтэж чадна. Саяхан л сайн итгэлтийн хошуунаас газар дундын тэнгис хүртэл Африк даяар тархсан байсан ч одоо тархас нутгинж, тоо толгойнч хоргоцсоор байгаа амьтан бол Конгоны хэмээх энэ хүү үхэр гөрөөс юм а. Ер нь бол байгаль дээр үхэр гөрөөсний 5-аас 6 дэд зүйл бий. Харин эврийнх нь уг эрчилж мушгирсан энэ гөрөөсийг канна гэдэг. Африкийн гөрөөснүүдээс хамгийн том биетэй. Төрөний үхэр гөрөөснөөс хамаагүй том буюу хагас тонн элбэг давсан жинтэй 2-оос 3 м урт биетэй. Бидний харж байгаа гөрөөс бол эрэгчин. Хүзүүнээс унжсан омруу магнат ирэх жижигхэн туг үсээр нь эрийг ялган таньж болдог юм. Хамгийн том гөрөөсийг орхиж хамгийн том шувуутай танилцъя. Манай гаригийн хамгийн том шувуу харин нийсч даанч чаддаггүй юм л да. Тийм ээ, энэ бол тэмэн хэрүүл. Түүний тухай домог шиг олон яриаг бид сонсч байсан. Аль нь үнэн, аль нь худал юм болоо. Үнэн гэвэл тэр үнэхээр том биетэй. Толгой нь газараас 2 м хагастай дүүхэлздэг бол биеийнхэн 150 кг хүрдэг. Тэжээвэр тэмэн хэрүүл насанд хүрсэн хүнийг нуруун дээрээ өлгөн даагаад галгуулж явдаг шүү дээ. Өөр нэг үнэн нь тэмэн хэрүүл маш хурдан амьд. Үргэж зүхтахта цагт 60-аас 70 км хурдтайгаар 3-аас 4 м урт талхаагаар харангуй. Автобусын нэг буудлыг минут хүрэхгүй хугацаанд гүйж барна гэсэн үг. Харин тэмэн хэрүүл аюул тулсан үед толгойхон газарт шургуулan нуугддаг гэдэг яриа 100% үнэн биш ээ. Тэд хайрга чулуу залхих гэж урт хүзүүгэн унжуулан толгойхон газарт шургуулдаг. Хайрга залхих нь идиш хоолны шингэцийн түргэсгдэг. Бас өндөгөө дарж байгаа эм хэрүүл газрын байдлаас ялгарч анзаарагдахгүй гэж заримдаа ийм зам байдал гаргадаг гинэ.
Бас нэгэн сонирхолтой баримтад дурдахад 18-аас 19-р зууны үед Европын ганган хатагтай нарын малгайн гоёл нь чухам тэмээн хируулын өд байжээ. Кенийн нийслэл Найроби хотын ойролцоох байгалийн цогцлборт газарт хүрээлэн нэвтрүүлгийн танилцуулж байгаа төгсгөлийн амьтан бол Эрентах. Африк тивд Эрентахын нийт 3 зүйл байдгаас 2 нь бидний ирээд байгаа Кен улсад бий. Манай дурангийн өмнө Кен нутагт орж гарan нүүдлэх 100 мянган тоо толгой талын Эрентахын нэг хэсэг эдээшлэн байгаа нь энэ. Энэ бол миний алганы хэ. Өөр хинтэй ч адилгүй. Дахиад давтагдахгүй. Яг тэрнтэй адилхан Эрентахын арьсан дээрх энэ бидний Эрен гэд нэрлэж байгаа хар цагаан судлууд миний алганы хэ шиг давтагдахгүй. Өөр тахтэр дахиад таарахгүй. Дөнгөж төрсэн унгаа ээж нь бусад дахиас халахалж харуулахгүй хамгаалж байгаа юм шиг тохсдог гэж байгаа юм. Тэр нь ямар учиртай вэ? Ямар учиртай гэвэл энэ ээжийнх нь Эрен судал. Энийг таньж аваарай, ээжигээ дагаж яваарай гэсэн байгалийн далд команд дохио зохицолгоо юм. Эрентах мэдчлэнгийн эдгээд сонин амьтдын өлгийн нутаг болсон Африкийн саваннагаас хүрээлэн амьд ертөнцийн цуврал 3 нэвтрүүлэг бэлтгэлээ. Богинохон боловч арвин олзтой энэ удаагийн аяллаар бид 18 зүйлийн амьтадтай таарч зургалсан байна. Алсын Африкийн 2 зүйл анааш, 2 зүйл хэрс, мөн ус нээвхүр, заан, арслан, цөөвөр чон, цэрлэг одос үхэр, Эрентах, нийлмөрний матар, гүнүү, канна, конгони, гонгор гөрөөсүүд, тэмээн хэрүүл, нахиу хушууд өрөв тас, нөмөр бүргэд зэрэг шуудыг зурглан хүрээлэн нэвтрүүлэг үзэгчдэн хүргэлээ. Энэ бол Африк руу хийсэн бидний эхний аялал болохоос эцсийн томилолт биш. Хамтдан аялах, цугтан зурглах ханд нөхдөө хүрээлэн хүлээж байна. Ахуй байгалийн аялалд ганцхан нийлэн мордоцгоё. Дараагийн дугаараар эргэн уулзтлаа. Түр баяртай.